20 дугаар зууны хамгийн хүнд зорилттой үед Их Британий ерөнхий сайд Уинстон Черчилль гарч ирсэн. Тэр ард түмнээ зоригжуулж, холбоотнуудаа урамшуулж, дэлхийн түүхэн урсгалыг өөрчилсөн хүн байлаа. Черчилль эхнэр Клементентайгаа 5 хүүхэдтэй болж гэр бүлээ хамгийн том үнд зүйл гэж үздэг байсан. Тэр гэр бүл бол хүний хамгийн агуу үнд зүйлийг хадгалдаг газар гэж хэлсэн түүний хүн чанарыг харуулдаг. Хүүхдүүддээ бичсэн захидал зөвлөгөө нь түүний халуун дулаан сэтгэлийг илтгэдэг. Тэр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Рузвельттэй ойр дотн нөхөрлөж хамтдаа дайны хувь заяаг өөрчилсөн. Зөвлөлт холбоот улсын удирдагч Сталинтай бодит прагматик харилцаа тогтоож 3 хамтран стратеги боловсруулсан дэлхийн түүхэнд том нол үзүүлсэн. 1900 онд парламентэд сонгогдож улс төрийн намыг гишүүнчлэх хэд удаас сольж тухайн үеийн улс төрийн уламжлалыг эвдэж ирсэн. Тэрээр Тэнгисийн цэргийн сайд, зэвсгэл хариуцсан сайд, сангийн сайд зэрэг олон албаг хашин түүнийг стратегич төрийн болгон туршлагатай улс төрч болгон төлөвшүүлсэн. Түүнийг амжилтж бүтлгөөтөлч тойроогүй. Дэлхийн 1-р дайны үеийн Галлиполи ажиллагааны алдаа нэр хүндийг нь тодорхой хугацаанд унгасан боловч Черчилль бууж өгөөгүй. Тэр улс төрийн тайзнаар иргэн гарч нацист Германы аюулын талаар 1930-ад онд бусдаас төрүүлж анхааруулсан түүнийг ирээдүйдээ удирдагч болохыг дахин баталсан. 1940 онд Черчилль ерөнхий сайд болж ард түмэнд би та нарт цус, хүч хөдөлмөр, нус нулимс, хөлсөөс өөр юу ч шамлахгүй гэж хэлсэн. Энэ үг нь хүмүүсийн зүрхэнд галаасаж ив нэгдэлд уриалсан. Түүний удирдлагадор Британи ялалтын замдаа гарсан Рузвельттэй хамтран Ленд-лиз хөтөлбөрөөр хэрэгжүүлж зөвлөлт холбоот улстай бодит үншил тогтоосон. Яалтын баг хуралд оролцож дэлхийн газрын зургийг шинчлэн тогтоосон. Хатан хаан 2 дугаар Элизабеттэй түүний харилцаа онцгой дотн байсан. 7 хоног тутмын уулзалтууд нь заримдаа 2 цаг үргэлжилдэг байсан тэднийг итгэлцэл нөхөрлөлийг харуулдаг. Хатан хаан түүнийг хамгийн хайртай ерөнхий сайд хэмээн нэрлэж нас барсан хойно оршуулгад протокол зөрчсөн оролцсон тэдний гүн холбоог илтгэдэг. Амжилт эцэгч биш, бүтлгөөтл үхлийгч биш. Үргэлжлүүлэх зориг чухал. Өөдрөг хүн аюул бүрт боломж хардаг. Гутран хүн боломж бүрт аюул хардаг. Эдгээр нь түүний амьдралын философиг илтгэж сонсогчдын зүрхэнд шууд хүрч байлаа. Черчилль зөвхөн улс төрч биш, зохиолч түүхч байсан маа. Түүний 2 дугаар дайн буюу англи хэлтэй хүмүүсийн түүх гэдэг бүтээл нь түүний алсын хараа өргөн мэдлэгийг харуулсан 1953 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн нь үүнийг баталдаг. Яалтын баг хурал дээр зөвлөлт холбоот улс Монголын статус квог хадгалах шаардлага тавьсан. Черчилль үүнийг эсэргүүцээгүй бөгөөд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Рузвельттэй хамт хүлээн зөвшөөрсөн нь Монголын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд баталгаажчид чухал алхам болсон юм а. Уинстон Черчилль бол дэлхийн түүхийг өөрчилсөн удирдагч. Тэр Хатан хаан 2 дугаар Элизабеттай гүн итгэлцэл халуун дотн нөхрөлөг бий болгож Монголын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд баталгаажуулахад хувь нэмэр оруулсан улс төрч удирдагч байлаа. Түүний зориг, илтгэх чадвар, алсын хараа нь зөвхөн Британи төдөөгүй дэлхийн дахны түүхэнд тод улам өрүүлдээсэн юм а.